За гишүүд их яарч байгаа учраас маш товч буй тодорхой хариулт өгч өрөө сангийн яамныхан. Тэгээд энэ 21-ийн 1 дээрээ болвол 0-оос 120 сая төгрөг уртал байх юм бол 10% дотор авнаа. За 120-оос 180 сая төгрөг байх юм бол 15% дотор авнаа гэд яг ингэ тодорхой заагаад өгсөн байхгүй. Тэгээ одоо яг энэ бидний одоо хөндөгдөд байгаа энэ асуудал дээр 21-2-1 дээр нь үл хөдлөх хөрөнгө байх юм бол 2 болгоо багасгачихъя гэж ийм заалтаа байгаа. Тэгээ яг энэ 2 болгож байгаа багасгаж байгаа энэ заалтыг хүчингү болгочих юм бол нэг байр одоо 120 сая төгрөгийн байр зарсан бол хэдэн төгрөгийн татвар төлөх болох вэ гэдэг л яг тодорхой хариулт өгнө. За Чухлан сайд суултан даруулъя. Энэ юм түрүү манай Тэлмэн бас тайлбарлана лээ. Манад одоо 90 оноос хойш бол яг энэ үйл хөдлөлийн зах зээл ялангуяа орон сууцсан дээр бол бас ер нь зүүн Европын орнуудтай ижил төстэй юм зовлон байгаа юм. Одоо олсон ашиг гэхээр энэ чи ихэнх нь ер нь бол 2000 он хүртэл дандаа хувьчлаар авсан орлого. Тэгэхээр нөө суур зардал суур өртөг гэж байхгүй. Тэгээд одоо суур зардал нь насаад ашигаас нь 10% эсвэл нийт дүнгээс нь 2% гэдэг сонголт байхгүй юу? Энэ татварыг анх тогтоож явах тэр 90-д онд нөхцөл байдал тийм байсан. Одоо хүртэл энэ өөрчлөгдөг байгаа учраас шууд борлуулалт буюу 120-оос л тооцож байна. Борлуулалтын орлогоосоо тооцоод тэрийг одоо хувь хүний одоо татвар тооцох орлого гэж үзэл 120 саяас 2% буюу хэд болох 2 сая 400 мянга төгрөг. Энийг арилгачвал бүр татвар байхгүй болчихно. Бүр татваргүй болчихно гэсэн үг. Тэгэхээр бид нар орон сууцчлах бодлого дээрээ энэ татварынхаа бодлогыг чиглүүл